хурлаар батлагдчих юм бол Игэл сурвалжлах групп бид гүтгэхгүй, доромжлохгүй, уушгаахгүй эрен сурвалжлана. Сүүхэнт уул чулуучсан ойн үлдэгдэл энэ ууланд би ой гэж хэлэгдтлээ олон байсан чулуучсан мод өнөөдөр тоологдохуйц цөөхөн болжээ. Дэлхийн түүхийг өгүүлэх, дэлхийд ховор байх 140-оос 150 сая жилийн өмнөх байгалийн өв. Монголд байгаа үнэт энэ өв Дорногов аймгийн нутагт байгаа юм. Ой хэмээн нэрлэгддэг байсан энэ чулуучсан мод сүүлийн 20 жилийн дотор өмдсөм алга болжээ. Улс тусгай хамгаалтандаа аваад яг 20 жил болсон байна. Улс цаасан дээр хамгаалж байгаач амьдрал дээр хамгаалж чадахгүй байгааг бид баримтаар нотлон үзүүлэх гэж байна. Үлдсэн цөөхөн модоо хамгаалах хэрэгтэйг сануулж энэ нэвтрүүлгээ бэлтгэлээ. Үзэгч та бидний хамгийн сайн мэдэх палеонтологийн олдвор бол Батар. Монголын хил гайлыг ямар вэ гэдгийг нотолж, алс холын Америкийн нэгдсэн улсад очсон 70 гаруй сая жилийн өмнөх Батарыг шуугантайгаар бид их нутагт нь буцаан авчирсан. Харин энэ чулуужсан модд нь Батараас даруй 70-аас 80 сая жилийн өмнө буй болсон. Өнөөдрийн байдлаар Оросын холбооны улсын палеонтологийн чиглэлийн ажилтан манайхантай хамтарч судалгааны ажил хийж байгаа юм байна. Хожуу юра тэгээд түрүү цэрэгтийн цаг үед бол эд одоо цэцгэлэн одоо хөгжиж байсан шилмүст маягийн за нэг байгаль дээр бол нэг 30-аас 40 метрийн өндөртэй тийм ой байсан л гэж үздэг. Бидний үүсэл гарлаас жилүүдээ бүр өмнөх жилүүдэд тэгэхээр одоо юу гэдэг энэ тухайн цагийн үедээ бол хамгийн тийм Монгол орны одоо говийн эсэг газар бол ерөнхийдөө одоо тухайн орчин амьтан организм амьдарч байгаа үед бол хамгийн нэм татал байсан гэж үзсэн л дээ. Тэгээ чулууз яагаад чулуузаар үлдэж байна гэхээр тэгэхээр бол тодорхой хэмжээгээр бол нөгөө юу гэдэг чинь сүнж мөхөд одоо мөхөхдөө бол одоо гинтийн тийм тохиолдол орж ит юм уу те янз бүрийн бүр цаг жамаараа байт юм нөгөө экосистем өөрчлөлтөөс болоод тэгээд элсмэлсэн дарагдаад хадгалагдаад тэгээд тийм вакуум орчин зарим нь бол ялзраад тэгээд нүүрс болгож шийдэж байт юм эсвэл яг энэ жоохон агаарын солилцоотой тийм үү арай өнгөрсөн дээр хадгалагдсан бол ийм чулуужж үлдсэн байх магадлал их өндөр. Энийг бол бүр үе үеийн засгийн газар ч гэдэг юм ингээд манай мэрэгжлийн байгууллага тийм мэрэгчлэтнүүд маань бол ингэж санал хүсэлтийг тавиад ер нь хадгалж үлдэх хэрэгтэй. Энэ бол нэг талаараа байгалийн өв хоёрдугаар судалгаа шинжилгээний хамгийн төгс материал. Шинжлэх ухааны талаас нь нарийн судалж амжаагүй байгаач дэлхийн Монголын үнэт өв гэдгийг тэртээ 1940 оны үед Оросын эрдэмтэд тогтоочгож, тийм л үнэт өв учраас урд хөрш бодлогоор Монголын чулуудсан моддыг зөөсөн тухай нэгэн өвөр Монгол их сурвалж мэдээллээ. Түүний ярьснаар Хятадын банк чулуудсан мод авчирвал хүүгийн мөнгө зээлэх нөхцөлтөөгөөр мөнгө зээлдэг байсан. Би Монголоос тэгж мод зөөгөөд гашуун Сухатын бонтор гаргаж хүүгийн мөнгө авч чадсан. Одоо би машинтай, байшинтай болсон. Гэхдээ чулуудсан мод авчирвал хүүгийн мөнгө зээлдэг нөхцөл одоо үгүй болсон гэж байлаа. Тийм ч учраас 2006-7 оноос хойш сүүхэн туулнаас чулуудсан моддыг зөөх нь буурчээ. Дараагийн нэг их сурвалжийн мэдээлснээр чулуудсан моддыг 1-р үзмэрийн зориулалтаар ашигладаг, 2-р тансаг зэрэглэлийн зочид буудалд ашигладаг, 3-р баян айлууд нэр хүнд баян тансгийн илэрхийлэл болгож гэртээ хадгалдаг тухай ярьлаа. Ийм нөхцөлд байдалд байсныг аймгийн мэрэгжлийн хяналтынхан мэдэж байж. Ой байсан штэ. Одоо тэгээ ингээ яагаад юуч байхгүй болчихвоо. Одоо нөгөө эзэн айлын хаалга онгорхоо авах юм бол холгооч орол бүх юм аваа явдагтай л яг адилхан юм. Эзэнгүү гэж хэлж болохоор очиод одоо ингээ бүгдийг нь аваа явцсан. Тэгээ бүхэл бүтэн улсынхаа хил гайлаар гаргаад хил гайлаар гарахгүй байж болдгоо мүү. Тусгай хамгаалттай газрын тэгэхээр биднийг ер нь 2013 тэр хамгаалт мөсдөгтэйгээ очиход бол нэлээд ухагдаад дууссан. Бараг л өнгөц ил хэсэг нь бол бараг байхгүй болсон байсан. 1997 онд манай нөхөр бас ингээд энэ аймгийн танилцуулга хийн гэдээ бас ийм туршилт газруудаар явсан юм билээ. Тэгээд тэр зургийг үзэхэд бол их сайхан зураг гэдэг юм билээ. Би биднийг очиход бол ерөнхийдөө ухагдаад дуусчихсан.
Ер нь бол бид нэр ч гэсэнтэй хамгаалтынхаа хэмжээг тогтооход нэлээ хожимд болсон тийм ээ. Бараг ингээд зөөгөөд явцсан. Тийм зөөгөөд ингээд бараг байхгүй устж үгүй болох энэ үед нь л бас очиод хамгаалтанд авсан. Юм бас л харамсалтай л бас л харамсмаар сэтгэл эмзэлгүүдэлмээр л асуудалтай тий. Тэгээ ер нь сая ерөнхийдөө бол хилээр яваад ингээл зөөгдөд байна л гэж тоолдtiin тий. Яг энэ ханг бомб тийм үү өмнө говийн шивээ говь марч явдаг юм би тэрний сайн мэдэхгүй байна. Ер нь энэ дээр бидний бас л уялдаа ажил уялдаа холбоо бас байхгүй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд бид нэр бүх энэ аймаг болон улсын хамгаалалтаа аймгийн хамгаалалтаа 5 газар аймгийнхаа хамгаалалтаа 8 газрынхаа юм хамгаалтын бүсийн хэмжээг бүр өөрсдөө бэлчилж очоод тэгээд бид нэр бүр өөрсдөө ингээд цэг тавиад тэгтээ холбогдох хүмүүс энэ бас дагуулсан л да. Ингээд зунжингаа юм ажлыг бол зохион байгуулсан юм. Бас энэ бол бидний ажлын бас нэг үр дүн. Тэр одоо хэлгийн айлынхан үнэхээр мэдэхгүй болохоор гаргаад байна уу? Эсвэл мэдсэн ч гэсэн гаргаад байдгийн болов та бас нутгийн хүний хувьд юу дуулж сонсож байна? Би бол одоо тэр энэ хилийн одоо шалганы нэвтрүүлэх за тэгээд дээр нь одоо гайлын албатын улсуудын мэдсэн ч мэдээгүй царайлж гаргаж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд тэрний чинь эсрэг талд нь ерөөсөө одоо авилгал байгаа гэсэн үг шүү дээ. Энэ ерөөсөө коррупцид одоо хатуу идэгдсний л одоо тэр хүмүүс л тэнд сууж байгаа учраас. Тэгээс тэнд бол яг үнэ хэрэг дээр ширхэг чулуу гаргахгүй. Наадхын чинь төлөө манай өвгдээдсүүд одоо халуун ам бүлээд заруулж ирсэн юм аа. Нэг ширхэг одоо өөрөг гэж чулууж гаргаж болохгүй. Гэт тэнд тийм хэдийн сайхан үнэн хүн байдаг бол тэд нэг чулуу гарах боломж байхгүй. Тусгай хамгаалттай газар нутаг буюу байгалийн дурсгалд сүүхэнтэй чулуучсан ойгоос мэдээлж байна. Тэгэхээр энэ чулуучсан ойн дэлхийд 1 ховор 140-оос 150 сая жилийн өмнөх буюу хүн төрөлхтөн үүсгээс ч өмнөх хугацаанд байсан шилмүст модтын ой гэж одоо эрдэмтэд тогтоосон байдаг юм байна. Тэгэхээр энэ нь дэлхийд 1 ховор за Монголд одоо ганц байгаа нь говьоос бид чулуучсан модтыг олон одоо харж болох хэдий ч за ойн ийм суурийг бол харах нь зөвхөн эндээс одоо харах боломжтой байдаг юм. За гэхдээ нутгийн иргэдийн хэлж байгаагаар одоо энэ байгаагаас ч илүү их яг ой гэдгийг мэдэгдэхүйц байсан гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал бол нэг юм харахад одоо чулуу мэт юм шиг боловч ойртоод ингээд харахаар модны үртэс юм шиг иймэрхүү байдалтайгаар бүгд одоо тарж бутарсан байдалтай байна. Хойш буюу 1996 оноос хойш тусгай хамгаалт гэдэг утгаар энэ газрыг одоо хэрхэн яаж өрнө хамгаалж исэн бэ? Магадгүй хамгаалтанд төсөв мөнгө хуваарь төсвөлсөн зүйл юу байдаг юм болов? За энэ улсын тусгай хамгаалалттай сүүхэнтийн чулуутсан үед бол одоо тусгайлан тий манай сум орон нутаг тусавч суулгаад байгаль орчны байцаагч ч юм уу эсвэл байгаль хамгаалагч бол томилж бол ажиллаагүй. Одоо эдийг хүртэл бидний орон нутгийн хэмжээнд ерөөсөө идэвхтэн байгаль хамгаалагч гэж одоо эндээс 17 км-т байгаа өлгийн хийд дээр суурших одоо нэг хүнд одоо настанд хариуцуулж ажиллаж байсан. Тэр хүний маань одоо хүч хүрдгүү маа. Үүнээс өмнө одоо 80-аад оны үед манай сум орон нутгийн удирдлагууд дээр ирж үзсэн, зурагт буулгасан үе байдгийн. Тэгэхэд бол одоо энэ жалга гуу дамнаад ингээ унчихсан том гуайлангууд одоо метрээс метр 50 голчтой тийм гуайлангууд одоо маш ихээр бол байсан. Шийдвэр гаргах түвшний төсөв мөнгө хуваарьдаад өгөх түвшний тийм хүмүүс юу н хандаж уламжилж үзсэн үү? За бид бол ярьдгийн ер нь би хуучин 2004 оноос 8 оны хүртэл одоо байгаль орчны байцаагч сумын те хийдэг байсан. Ингээд бол доороо суманд байгаль орчны байцаагчунд байгаль хамгаалагчтай байх хэрэгтэй байдаг. Тэгэхэд манай суманд бол тийм хуваар байдаггүй байсан. Газрыг хамтах газар байгаль орчин хоёуланг нь хамт хийдэг байсан. Одоо ерөөсөө бол газар байгаль орчин хоёр бол салцсан байгаа. Гэхдээ хэдий ч манай суманд одоо байгаль хамгаалагчийн оронтой нэгээр нэмэгдсэн. Тэгтээ бол хуваарлсан төсөв байхгүй учраас бид авч чадахгүй байна. Хичнээн жил нутгалж байна. Хичнээн жилийн амьд амьдарч байгаа юм та. Би ч одоо 2007 оны 9 сарын 27-нд л энэ дээр ирж манай анх айл ер нь өдөөнөөс нүүж ирсэн. Ер нь малчин. Урд сүүхэндээ чулуучсан ой байдаг. Ийшээ ер нь хүмүүс хэрэг зүглэх юм. Бас хамгийн ойрхон байгаа айл нь л одоо танаах болж таарж штэ тий. Тэгэхээр ер нь тийм ажиглаж байгаа зүйл байдаг юм. Хүн амьтан ирж сургалж байгаа зүйл ер нь хэрэг байдаг. Гэхдээ хүн амьтан ер нь бол явж байсан. Нэг үед их явж байсан. Одоо бол хүн амьтан нэг явдаггүй. Ер нь бүх чулууч одоо ингээл урагч хилэл гарч байгаа штэ.
жаруулыг шүү зөөдөг байсан. Эндээхэн үедээ бол одоо төр уг нь хүн харахад цаас үзэхэд ажил хийсэн мэт. Мэргэжлийнхэн энэ модтыг хамгаалаач гэж дуугарсны хүчээр 1996 оны улсын хурлын 43 дугаар тогтоолоор 4830 га талбай бүхий газрыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалтанд оруулсан байна. Мөн 2008 онд түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай засгийн газрын тогтоолоор улсын хамгаалтад байх түүх соёлын дурсгалт газар гэж тодорхойлсон байна. 2013 онд засгийн газрын 414 дугаар тогтоолоор дурсгалт газрын хамгаалтын бүсийг батлуулсан байдаг. Гэвч дээрх ажлууд тусыг олсонгүй. Ингээд бид байгалийн өв тусгай хамгаалалттай газар нутаг гих үүднээс нь байгаль орчин ногоо гэж аялал жуулчлалын сайттай уулзлаа. Аймгийн удирдлагууд нь муу ажилласан учраас ийм байдалд хүрсэн би утастаж хэлье гэв. Өнөөдрийн одоо төсвөл санхүүгийн бололцооноос болоод хүн хүчүүлнэхэр хөрөлцөхгүй ажиллаж байгаа нь үнэн. Одоо өөрийн чинь дурдсан шиг сүүхэнтийн чулуун одоо ч юм уу одоо гих мэтчлэн ийм газрууд бол бид нар хараа хяналт тавьж чадахгүй л явж ирсэн. Ийм газрууд бол бид нар хараа хяналт тавьж чадахгүй л явж ирсэн. Ихтер бол санал нэг байна. Зөөсөөр байгаа хүмүүс одоо ялангуяа дотоод иргэдч авсаар байгаа энэ нөхцөл байдлыг таслан зогсоох төр одоо цагдаагийн байгууллагатай ч юм хамтарч ажиллах болохгүй юу? Болно. Ер нь тийм шуурхай ажил зохион байгуулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн бол заримдаа бас нүдчих болоод одоо хаана юу болохгүй байна гэж гаргаад ирдэг өөрөө энэ асуудлыг хөндөж байгаа нэг зүйтэй байна. Би бол бас ингээ орон нутгийн байгууллагатай өнөөдөртөө холбогдъё. Ер нь бол орон нутгийн манай байгуул хамгаалагчид аймгийн сумын одоо засаг дарганаар багийн дарганаар өөрийнхөө нутагсэрт байгаа одоо соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тэр рүү гарчихсан хууль дүрм үйлчилж байгаа шүү дээ. Тэр хүрээндээ хууль хэрэгжүүлэх ажлыг тэд нар зохион байгуулах үүрэгтэй. Ажлаа тааруу хийж яана л гэсэн үг. Ажлаа тааруу хийж яана л гэсэн үг. Ийм учраас энэ асуудлыг өсгөнд ярив. Аймгийн дарагт нь уламжлах уу? Уламжлалаа. Манай улсад нэг зовлон бий. Тэр нь ядуугийн зовлон. Юм хийх, ажил хийх болохоор улс төсөв мөнгө өгөөгүй гэхүүгээр ам тагалдаг. Уг нь сүүхэнтийн чулуудсан ойг аялал жуулчлалын зориултаар ч ашиглаж болох. Учир нь дэлхийд ховор үнэт өв учраас өнөөдрийн байдлаар Өмнөд Америк, Австрали, баруун өмнөд Азад чулуудсан мод байдаг гэх мэдээлэл байна. Харин ой байдлаараа 2-3 байдаг тухай интернетэд бичжээ. Чулуудсан модны тухай мэдээлэл хайвал 11 сая жилийн настай чулуудсан ой оллоо хэмээн 3 жилийн өмнө дэлхийд даяар шуугиж байж. Мөн Америкийн нэгдсэн улсын Пенсильвани их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 298 сая жилийн өмнөх шилмүст модны мөчр олж түүнийгээ дэлхийн нийтэд мэдээлсэн байна. Энэ нь одоогоор бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын уртас хорны удаан нүрсний оржим. Ийм л дэлхийд ховор үнэт өв бидэнд байна гэсэн үг. Тиймээс бид боловсрол соёл шинжилгээ ухааны яам соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дараагаар төрөлтэй холбогдож байгалийн өвдөө хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар нь ярилцлага авахар хүсэл тавьсан юм. Сүүхэнтийн чулуучсан ойн тухай нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм аа. Манай энэ соёлын өвийн төвийнхэнтэй ярьсан оновчтой мэдээлэл болох баг. Тэрэн чав энийн чав даргаас ав гэж зутаагаад юусэн мэдээлэл өгдөг шүү. Тэр чинь надаас яах чам. Гэхдээ харин би яг таныг хариуцсан дарга нь болохоор л танаас авъя л гэж бодсон юм л да. Би чамд хариуцсан үнийх нь нэрийг нуцтай өгчихлээ. Хурлаар батлагдчих юм бол Игэлцээс сурвалжлах групп бид гүтгэхгүй, доромжлохгүй, уушгаахгүй, эрен сурвалжлана. Түүний хувьд өөрөө мэдээлэл өгөхгүйгээ хэлээд соёлын өвийн төвийн дарга руугаа биднийг явуулсан. Бодлогын түвшинд ярилцлага мэдээлэл өгөх боломжгүй хүнийгээ бидэнтэй уулзуулсан гэсэн үг юм. Харин түүний хувьд соёлын өвийн тухай хуулинд зааснаар орон нутгийн удирдлага засаг дарга нь л ажиллах учиртайг учирлаж ярьлаа. Хамгаалтанд авсан гэдэг нь одоо яг тэгэхээр яаж хамгаалж ирсэн юм бэ? Одоо нөхцөл байдал ямар байгаа гэж албаны зүгээс үзэж байгаа юм. Тэгэхээр манай байгууллагын чиг үүрэг бол ямар байгууллага вэ гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хичнээн одоо тооны түүх соёлын үйл хөдлөх дурсгал соёлын өв одоо хадгалагдаж байдаг бай гэдэг ийм мэдээллийн сан бий болох зорилготой. Амьдрал дээр тэнд нэгд одоо суурьж чадахгүй учраас бид нэр
хууль эрх зүйн хувьд бол хамгаалтанд авах талаар нь бас одоо тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа. Эрүүгийн одоо хуулийн шинжилсэн хариулган дээр бол бид соёлын үеийн эсрэг гэмт хэрэг гэдэг энэ одоо бүлгийг бол 25 дугаар зүйл дээр нь бол нэмж оруулж гисэн байж идэг. 16 оны 9 сараас бол энэ хууль одоо өвчин төгөлдөр үйлчлэж эхэлнэ. Тэгэхээр энэгээр би юу хэлэх гэж байна вэ гэхээр тэнд байгаа одоо эртний одоо энэ юу гэдэг нь чулуужсан модуудыг бол хууль бусаар шамдаг авах тохиолдолд энэ маань өөрөө эрүүгийн гэмт хэрэг болж тэрэн дотроо соёлын үг гэсэн ангилалд нь орж байгаа учраас хил гайл цагдаа одоо бусад бүх одоо энэ байгууллагуудтай хамтарч хууль эрх зүйн хамгаалтаар одоо хяналт тавина гэж ойлгож болно. Цаг дараг иргэдийн хурлаараа дамжуулж мөнгө төргөө төсөвлөх, иргэдийн хурлаараа дамжуулж тэр явуулах үйл ажиллагаагаа иргэдийн хурлаараа батлуулаад тэрнийхээ өрөөнд засаг дарга ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас өнөөдөр хуулинд бол засаг дарга өөрөө энийг хамгаалах эрх үүрэг нь байж байгаа. Соёлын өвийн тухай хуулинд зааснаар тухайн сумын багийн засаг даргаас эхлээд аймгийн дарга, шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар соёлын өвдөө анхаарал хандуулж хөрөнгө мөнгө зарцуулж ажиллах эрх үүрэг нь бий. Тиймээс бид Дорногов аймгийн засаг дарга Ган хуягтай уулзаж сүүлийн 8 жил засаг даргаар ажиллахдаа соёлын өвд тэр дундаа сүүхэнтийн чулуутсан ойг хамгаалах талаар юу хийснийг нь асуулаа. Харин тэрээр нартын хаданд харгал хамгаалах чиглэлээр буюу байгаль хамгаалах чиглэлээр 200 сая төгрөг төсөвлөж ажилласан тухайга бидэнд ярьж өгсөн юм. Уг нь бол байгаль хамгаалах, соёлын өв хамгаалах нь хоёр тис ондоо ойлголт тухагдахгүй юм. Хамгийн чухал нь одоо танад байгаа нэг сүүхэнтийн нөгөө чулуучсан ой байгаа 1996 онд тусгай хамгаалтанд авсан. Гэтэл тэр өнөөдөр бас нэлээд хүнд байдалтай байгааг бид нараас газар дээр нь очиж сурвалж ирсэн. Энэ дээр яаж анхаарч байна? Соёлын өв гэдэг үйл их үнэт зүйлээ. Тэр сүүхэнтийн чулуу бол үнэхээр гайхамшигтай зүйл байсан. Тэгээд одоо үндсэндээ тэр чулуучсан мод чинь ингээл хүмүүс сулгай зөвлөө дуусч штэ. Тэгэхээр бидэнд нэг л одоо зүйл одоо тэрнээс гадна маш том байгалийн сафари цогцолбор одоо их нартын хад гэдэг одоо говийн маш сайхан тийм уул хадан одоо тийм маш том 60 км урттай юм газрыг бид нар хамгаалтанд аваад маш том сафари эрдэмшилгийн том байгуул болоод ингээл явж лээ л да орон нутаг мөнгө гаргаал. Бид гүтгэхгүй, доромжлохгүй, уушгаахгүй, эрен сурвалжлна. Дорногов аймгийн шилэн дансыг үзвэл сүүхэнтийн чулуучсан ойд хөрөнгө мөнгө төсвөлсөн зүйл алга. Харин баялаг бүтээгчдийг дэмжих холбоо буюу төрийн бус байгууллагын нэг ETV телевизийг буудалд хонуулж, хоололж ундалахад улсын төсвөөс 1,200,000 төгрөг гаргасан байх юм. Харин нутгийн иргэд цүлхүүгчүүд дарга нараас илүү төрийн бодлохоос илүү нутаг орондоо байгаа соёлын өвийн талаар ойлголт ухагдхуунтай байна. Түүнийхээ төлөө хэдэн 10 км гарзар явж соёлын өвөө бүртгэдэг, хамгаалдаг. Ямар ч сургалт семинарт сууж соёлын өв гэж үүнийг хэлнэ гэсэн онол нэр томьёо сонсоогүй өвгчүүд дэлхийд гайхагдах соёлын өвийг олонд дэлгэсэн тохиолдол Дорногов аймагт байна. Энэ хүнийг мөнх дорж гэдэг. Нас сүудэр өндөр гарсан энэ хүн Дорногов аймагт ахмадын асрах газарт амьдран аж төрж байна. Түүний анх харж аймгийн музейхэндаа мэдгдсэн эд зүйл нь 13 дугаар зууны үед хамаарах хатны булш байжээ. Би Дорногов аймгийн 70 сумын халивтын цагаан өндрийн голд үнэгний чугунцын буусан дээр 46 онд төрсөн бинлээ. Таныг бас 13 дугаар зууны үеийн түүхэд хамаарах хатны булшиг одоо таныг анх олж нэн илрүүлж байсан гэж дууллаа. Тэр түүхийнхаа тухай биднэрт нэг эхнээс нь сайхан хуучилж өгөөч. Тэр яах вэ? Тэр хатны ангалаас гарсан эд. Аргалын юугаар жоох хавдрны болол сугуулсан эдэлтэй. Тэр үн ер нь яг яаж явсан? Хон хургаа хариулж явсан юм уу? Яг яаж явж байгаа? Тэгж л үзнэ л дээ. Тий. За, тэгээд яасан бэ? Тэгээд энэ алтан гэрэлд хэлсэн юм аа. Нэлээд жил хэлсэн. Энэ булш хүн ингэж ухаж зарж энэ тийш хойхон ашиглаж байгаа бол их хэмзгэлж явдаг. Энэ чинь Монгол улстай л байж олон улсад үзүүлж их
төвгөрэн Монгол улсад их орлого орж явах учиртай ч үгүй ер нь ямар хүн зүгээр л үзүүлэл байвг нь бас нэг хүмүүсийн өсгөх хүртэл 1000 төгрөг өгдөг байхад тэрнээс илүү юм баятаараа л да. Тийм сайхан юм аа. Хэдхэн саасны югаас дахиж үзүүлэхгүй болгоод үгүй хийж байгаа нь их харамсалтай. Энэ үнийг бол дээд одоо манай төр засгаас бол мэдээд байгаа хэрэг арга хэмжээ авдаг бай. Би дотроо бас бодож л да магадгүй танаас өөр хүн тэр агуу дотор тийм булш мунхан байгааг мэдсэн болвол зарж үрээд ухаж тонгочих байсан байж бас магадгүй. Тий. Тэр чинь хичнээн машин юмтай. Хэдэн машинаар солихгүй байхгүй юу? Тий. Та яагаад тэгж үнэн чандсан юм бэ? Би ер нь юу юм? Саваагүй юм. Хэрэгтэй ч вэ хэрэггүй ч вэ ер нь аймгийн алтан гэрэлд хэлээд үссэн юм байс. Энэ хэрэгч гэж юу байх вэ? Тэгээ хэлсэн юм. Шууд. Тэгээ эднээс очиж үзээд юу яагаад нэлээд удаж явсал да. Тэгээ хатны тэр булаж гарч ирсэн байгаа. Тий. Зарж үрвэл би мөнгөтэй олондоо би их баяжиндаа гэж та бодоогүй юу? Үгүй би мөнгөний хойноос яваагүй. Олон би тэр мөнгөний хойноос явах. Над бол мөнгө хэрэг байхгүй л дээ. Тэр юм болж мөнх төрж байгаа шиг нутгийн өвгчүүд хөгшчүүд цөөрч тэд нар соёлын өвийг хамгаалах ажилд хувь нэмэр оруулдаг тухай аймгийн музей болон мэрэгжлийн хяналтайгаа хэлсэн. Ахандын асрах газарт мөнх төрж байгаатай уулзгаар очиход бусад хөгшчүүд ч өрөөнд ирж нутагтаа байдаг соёлын байгалийн өвөрмөц тогтцын тухай хууч хөрлөө. Бид гүтгэхгүй, доромжлохгүй, уушгаахгүй, эрен сурвалжлана. Эхлээд ингээ харахад мод шиг ингээ харагдана. За ингээд дотор талын болон өөр эргүүж тойроод харахаар ингээд яг чулуу болчихсон. За ингээд бариад үсгэд бол маш хүнд дийлдэхгүй ер нь бол тэгэхээр энээс том чулууг авч явдаг гэж байгаа. Тэгэхээр уул уурхаан бүр тоног төхөөрөмжүүдийг ашиглаад том крануудыг авчираад зорж ирээд том одоо энэ чулуудсан моддоос авч яваад өнөөдрийн ийм одоо нөхцөл байдалд хүргэжээ. Сүүхэнтийн чулуудсан хойг урт хөрш рүү зөөгөөд үдээ болгосон гэж өвөр Монгол иргэн мэдээлсэн. Харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хэлснээр дотоодод тэр тусмаа Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцлборынхан кран авч ирээд чулуудсан модноос аваад явсан гэв. 2008 юу 10 оны үед вэ нүү одоо энэ нутгаас ямар ч гэсэн хон Чингисийн хүрээ гэдэг газар одоо сүвнэрт жуулчны зориултаар үзэн болгож тавих гэж байгаамаа гэх нэрийдлэр аваа авчихсан байдгийг. Нилээ хэд хэдэн гойлонгууд бол аваа авчихсан. Бодвол одоо танд байдаг байлгүй дээ. Тэгээд ингээд хилээд ингэж болохгүй дурсгалт газраас ийдзүүл авч болохгүй гэдгийг хэлэхээр одоо юу гэх вэ? Одоо сумын засаг дарга бид бол нилээ их хөөцөлдсөн. Тэрийг бол эргүүлж авчирч чадаагүй. Аваа авчихсан хойно л мэдсэн. Хэрвээ авж яхад нь мэдсэн бол бид арга хэмжээ авч болох байсан баг. Ядаж энд нь үлдээх байсан баг. Ингээд бид хотод ирээд Чингисийн хүрээнд очлоо. Сүүхэнтийн чулуучсан ойдооч байхгүй мод энд байна. За энд байна гэдэг нь Улаанбаатар хотын хаан бол дүрэг Чингисийн хүрээ амралтын газарт байна. Тэгэхээр тусгай хамгаалтанд байгаа газар нутгаас ингээд модыг аваад ирсэн амралтын газарт бизнесийн зориулалтаар ашиглаж байна. Тэгэхээр тусгай хамгаалалт гэдэг нь зөвхөн цагаан дээр хараар бичсэн нэр төдий зүйл гэдэг нь эндээс харагдаж байгаамаа. Чингисийн хүрээгийн менежер энэ мод ямар замаар яаж ирснийг мэдэхгүйгээ хэлсэн. Харин бид хүрээлэл дундаа цагаан шонхрын гэж хочлогддог инх тайван гэх хүнтэй холбогдож асуулаа. Ардчилсан намын үндэсний зөвлөгдөх хорооны гишүүн тэрээр Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцлборын эзэн юм. Харин тэр сумын хурлын дарган ярьснаас тэс өөр мэдээлэл өглөө. Соёлоо тэгээд тийм өвөр монголчууд айгүй бодлоо нэрвэс байж магадгүй юм да. Өвөр монгол хүмүүсээс авсан юм байна тий? Тий, соёлоо тэгээд. Соёлоо баатар тэгээд өвөр монголоо бодож байсан. Тэгээд тусгай хамгаалтанд газар нутгаас авсан юм чинь та буцаагаад улсад нь өгөх боломжгүй юу? Би удахгүй авсан шүү дээ. Надад ч бүгдийг өөрсдөө ягаад дууссан шүү дээ. Дараа дууссан шүү дээ. Дараа дууссан, улгаалаа дууссан, хамгаалж чадахгүй юм чинь дээ. Би харин нутаг орондоо авч үлдчихэж байгаа нэг юм шүү дээ.
Тэгээ юу гэх вэ? Тусгай хамгаалтаа гадуугаа одоо үг хамгаалж чадахгүй байгаа шүү дээ. Одоо үг дэлхийн чулуунд ухаж гаргаад байгаа шүү дээ. Читэшөө нэг үгээр Монголда үлдээсэн одоо миний бүр уулгүй яг. Би зараагүй шүү, нэг чулуу зараагүй тий. Энэ бол сүүхэн туулнаас чулуудсан моддыг ийш тийшээ зөөсний зөвхөн нэг жишээ. Олон жиг сурвалжийн мэдээлж байгаагаар гашуун Сухатын бомтоор зөөсөн гэх. Харин нэг таатай мэдээ дуулгахад манд тусмын удирдлагууд сүүхэнтийн улаа хамгаалагчтай болгохоор болжээ. Гэхдээ тэр нь олон улсын төслийн дагуу 1 жилийн гэрээд хамгаалагч. Чамлахаар чанга гатга гэдэг шиг улсын хийж хамгаалж чадаагүй ажлыг олон улсын байгууллага болон сумын удирдлагууд ярьж байгаад хийхээр болцгож. Бид бас ярьж байгаа энэ Дэнвэр 100 Америкийн нэгдсэн одоо нартын хаданд аргал хамгаалах сан байдаг те. Энэ улсуудтай одоо хамтраад энд 4 сарын 1-ээс эхлээд нэг байгаль хамгаалагч одоо тэдний санхүүжилтээр ажилуулахаар бид гэрээ хийж байгаа. Цаашдаа төсөв захиран зарцуулах эрхтэй нь сэтгэлтэй ажиллаж, бодлого уйж чиглүүлэгч яамдууд нь ажлаасаа хийхгүй бол сүүхэнддэх чулуудсан модод өнгөрсөн цаг дээр яригдах болох гээд байгааг сануулъя. Зэлүүдийн говь талд соёлын олон үнэт өв хөрөнгө бий. Нэг зүйл сануулхад бурхан бүхэн буш бүр соёлын өв дурсгалт зүйлс биш. Хэдий цаг хугацаа урагшлах тусам үндсэнтэй өв болдог. Өөрөөр хэлбэл эртнийх байх тусмаа ховорт тооцогдно. Дорноговд 2500 гаруй соёлын өвд хамаарах зүйл бүртгэлтэй. Хөшөө, чулуу, хадны сүг зураг дурсгалт газар, буш, бунхан, хэрэгсүр, бурхан шүтэн зэрэг нь энэ хамааралд багтана. Гэвч эдгээр зүйлийг зарж хоол болгон идэж, хувцас болгон өмсөх хүсэлтэд иргэд олширч. Монголчууд бид хоногийн хоолныхоо төлөө түүх соёлоо зарж идэх хүртлээр дороотчгож. Бид гүтгэхгүй, доромжлохгүй, уушгаахгүй, эрен сурвалжлна. Үлгийн хийд. Үлгийн хийдээс олон жилийн өмнө алдагдсан бурхад одоо хүртэл олдоогүй. Тухайн үедээ мөрдөж байгаад хэргийг нь хаачихсан юм. 2000 биш. 95 2000 онд тэгвэл биднээс тасардгүй хүн байдаг болгоо нэрэ нурааж барих юм хуучин юм. Манай одоо энэ шавар төгс мөгс ухсан төгсөн ер нь ас энэ хийд яг горон дотор бол нэг тийм лайктри байхгүй шүү. Янзын гоёор шүү дээ. Ер нь л тэр цагаасан байсан чигээрээ л ер нь баг байгаа даа. Нойдлын дандаа энэ чойрын сүм. Манай 2000 оны ихээр майдра 21 дэх ногоон дэрхтэйгээ алдаж байсан. Олаагүй. Цагдаа нар тухайн үед шалгаж ирсэн үү? Тухайн үед шалгасан бид нар бүгдээ шалгаад. Тэгээ хэрэг нь шийдэгдэг. Хэрэг нь шийдэгдэг. Эзэн холбогдох нь тодорхойгүй. Эзэн холбогддог. Энэ айлд байсан хамаатны гих хүн энэ орчмын агуйг ухаад зүгтжээ. Агуй дотор юу байсныг нь хинч мэдээгүй, харин машины мөр, хүний мөр, хулгайлсан зүйлийнхээ оронд цацсан шинхэн идэ будааг тавьсан байж. Энэ тухайн мандахсумын засаг дарга аймгийн цагдаа мэдгдсэн ч хэрэг үүсгээгүй. Дорногов аймгийн мэргэжлийн хяналтын газар музейхэн 2015 онд төлөвлөгөөт шалгалт хийгээд явж байх үед Дорногов аймгийн Айраг сумын буйлахын хар хөндийн бурш, Далан жаргалан сумын Бургастан амны хэрэгсүр, Алтан ширээ сумын Зүүн хонгорын хэрэгсүр, Ихэт сумын хэрэгсүр зэрэг нийт 7 газрыг ухаж төнгөсөн байна. Бүр зарим газрыг улуурхай машинтай ирж ухсан байжээ. Хууль эрх зүйн орчин сайжирсан гэдэгч хэрэгжилт, хяналт хэр байгааг дээрх баримт жишээ гэрчлэн үзье. Соёлын өвийн одоо чиглэлээр хяналт шалгалт хийж явхад голдуу өөр нь ямар зөрчлүүд илэрсэн байдаг юм бэ? Гэтэл хууль бас сухалтай байна. Тий, хууль бас сухалтай байна. За тэгээд бас л ингээл нөгөө орон нутгч нь бас л төсөн мөнгө бас хөрөлцөхгүй шүү дээ. Тэр болгоно л бас очиж амжихгүй. Тэгэл нэг очихт нь л нөгөө малчит маань бас дотор нүүдэл хийгээд нөгөө тусал газар маань бас нэг хэсэгтээ эзэнгүүдчдэг. Тэгээд тэр хооронд л ингээ бас ухацсан байна гэл иймэрхүү мэдээлэл бас ирдэг юм аа. Цагдаагийн баг одоо тэгээ хамгийн гол нь нөгөө ухаад явсан хүмүүст хариуцлага хүлээлгэх тал дээр ч юм уу хяналтыг эсвэл сайжруулах тал дээр ямар арга хэмжээний байдаг юм бэ? Цагдаагийн байгууллага бол эрүү үсэх нөхцөл эрүү үсгээ явдаг. Эрүү үсэхгүй одоо танах руу шилжүүлэх гэхээр манайхаг тургуулгын арга хэмжээг аваад биднээс явдаг. Ямар одоо зүйлээр ямар гişнийн төгрөгөөр торгох уу?
Би нэг 2012 онд байна одоо хуучин соёлын тухай хуулиар бол нэг 2.1 20,000 төгрөг гаргаж ирсэн. Тэгэхээр хамрын хэдийн орчмын одоо тэр төгсөлийн дурсгал зүйл тийм үү энэ одоо чөлөөцсөн одоо улаг гүрвлийн одоо яс улаг гүрвлийн өндөг бас өндөг бас экологийн цаваад одоо байсан өндөгнүүд тэр бол бас тэгж авсан. Алга болсон. Алга болсон. Тэгэхээр энэ бол харамсалтай юм. Тэгэхээр одоо ийм нөхцөлч бол бид нар сүүлдээ бол энийг тодорхой хэмжээнд хамгаалж иж амтан хүнд үзүүлэхгүй болдгоо байна гэдгийг бол мэдж авсан. Зүгээр мэдж авахдаа ийм одоо өндөр үнээр ингэж бидэнд мэдрүүлнэ гэж бодож байгаагүй. Ямиг бол зөвшөөрлөг авах нь толгой шүү дээ. Тэр толгой гэдэг бол 10 одоо бидний намаар 10 хүнд нүглийн ямиг. Ялангуяа биеэр хийж байгаа нүглийг нэтрээс толгой явдаг бол асар том нүгэл тардаг. Их ингээд их өчгөр. Энд одоо эцсийн цэцгээ цаанаа бол тэр ямар нэгэн одоо тэр толгой ажиллагаа хийж байгаа усад цэвэр өөрсдөө асар муудаа. Ер нь бол уулийн мөр гэдэг бол хоормонгүй хэрвээ тэр хүн ямар нэгэн муу хийсэн бол гарцааг амсна. Тэр бол ямар ч одоо эргэлзэх зүйл байхгүй. Тэр хүмүүс нийгэм хичнээн одоо энэ сэтгэлдэн тэр шонцон сэтгэлээр ингээд буруу зүйл хийгээд аваад гимшихгүй байх. Тэгээд тэр үзүүлсэлтэй зөв гэж бодож ямар нэгэн байдлаар одоо мөрч ингэж хийхэнсэн бол хийж байгаа гэхээр асар маш өөрсдөд нь ч юм уу, өөр хүмүүсд нь ч юм уу, гүнмая газар лосны эзэн нэг хүчтэй одоо их тогшин их газар лостай газар бол хамаагүй юм авахаар бол тэр газар лосны эзэн одоо хийлгэж тогширч тэр тухайн одоо юм авсан эзэндээ бол муу болдог шүү дээ. Тийм жишээнүүд бид нар бол яриулагч чинь ярих болох болно. Соёлын өв гэдэг нь Монгол улс байсан, байгаа юм, байх байхдаа ямар улс байсныг гэрчлэх биднийг хинбэ гэдгийг дэлхийд хамгаалах тамга юм. Гэтэл бид өөрсдөө ходоодоо дүүргэж мөрөө хувцаслахын тулд хар улс руу зөөсөөр амиа зогоохын төлөө зөвхөн өнөөдрийг л харж маргаашаа мартжээ. Хоолоор түүхээ наймалцж байгаа зөвхөн нэг жишээг бид Дорногов аймгаас бэлтгэн үзүүллээ. И хурлаар батлагдчих юм бол Игцээс сурвалжлах групп